Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. За, өнөөдөр би та нартай эрүүл амьдралын талаар юм ярихгүй. За, ягаад тэгэхээр зэрэг эрүүл амьдрах, тамхинаас та гар, таргалтаа сал, өөртөө анхаар гэдэг ингээ яриад бол хинж хэрэгжүүлэхгүй. Яагаад тэгэхээр зэрэг энд бид нар зорилгын тухай асуудал гэдэг зүйл хамгийн нэг номерт яригдах зүйл юм а гэдгийг энэ өнөөдрийн яриан дээр ярих гэж. Ер нь одоо та нараас би асууя. Та нар дотор 100 наслах зорилготой хүн байна уу гэж. За дотроо бодцоо. Би нэг удаа лекцэн дээр бараг 1000 гаруй хүн байсан юм да. 100 наслах хүн бол гараа өргөх гэхэд 3 хүн гараа өрчихсөн Монголд. Гэтэл Япон, Солонгос, Хонконг гэх дэлхийн өндөр хөгжилтэй, өндөр урт наслалтай орнууд нь хүмүүс юу гэдэг вэ зэрэг 100 наслах дээр 1000 хүний бараг талан гараа өргөнө. Энэ юу гэхээр зэрэг бид нэр урт наслах тухай ойлголт байхгүй. Урт наслахаар нэг хүний хараанд ороод бараг л худалчинд үр хүүхдүүдтэй гай болно гэж боддог. Тэгээ монголчуудын дундаж наслт ирчүүд нь 65, эмэгтэйчүүд нэг 70 гарсан байж байгаа. Тэгэхээр бид ихлэ 100 наслах тухай ойлголтыг тархиндаа хийж 100 наслах боломжтой гэдгийг өөртөө ойлгуулж 100 наслахын тулд бид нар юу хийх ёстой юм бэ гэдгийг ухамсарлаж байж өнөөдөр миний яриад байгаа энэ эрүүл амьдралын бүх дотор ирэхтэн 5 цулын шинжлэх ухааныг ойлгох бол өөртөө хайртай болж эхэлнэ гэсэн үг. Тэгээ бид нар нэг үйл хөдлөлд өөртөө хайргүй байна гэсэн үг. Саяхан Монгол улсад хийсэн судалгааг ингээд ялангуяа энэ амиа оролтын судалгаагаар Монгол улс дэлхийд 19 дахь байранд орж байна. Энэ юу хэлж ийм вэхээр зэрэг тэр хүмүүст эв эрүүл сав сарвал бий байхад түүнийг эгүүтгэж чинь гэсэн. Ихэнх сэтгэл зүйчдэр юу гэж ярьдаг вэхээр зэрэг амиа хорлох гэж байгаа хүмүүст өгдөг хамгийн том зүйл нь юу гэхээр зорилгын тухай асуудал байдаг. Хүчтэй зорилго. Эзэн Чингис хааны хувьд бол үндсэндээ бол агуу их гүрнийг бий болгох тэр агуу том зорилготой байсан учраас Чанчун бомбыг 3 таа урьж исэн баг шүү дээ. Уулзсныхаа дараа юуг асуусан гэхээр зэрэг надад энэ дэлхийг төвхнүүлэх цаг хугацаа хэрэгтэй байна. Би талын эзэлчлээ. Одоо энийгээ төвхнүүлмээр даанч тооцоохоо минь нас хүрэхгүй. Яаж 100 наслах вэ? Чанчун бомбогоо бол тухайн үед бол 100 гаруй настай гэдэг тийм тодорхойлолтой байсан учраас Чингис хаан тэрийг асуусан баг. Тийм хүн байгаагүйсэн багна шүү дээ. Тэгэхээр агуу зоригтой хүнд бол нас богинохон 100 нас гэдэг бол. Зориггүй хүнд бол 20-30 насны дээр ч амиа өгдөг. Тийм ч учраас монголчууд дэлхийд амиа оролтороо 19 дахь байранд орж байна. Япон 50 дахь байранд. Япончууд бид нар одоо 5 дахь амиа орлоод байдаг гэтэл яах вэ? Биднээс хойш нь 10-20 байрын хойно байж ах шин. Тиймд яг хөр зэрэг энэ одоо зорилгын тухай асуудлыг шинжлэх ухааны талаас нь тайлбарлсан судалгааны ажил дээр өнөөдөр би та нарт теломер хэмээх тэр одоо шинжлэх ухааны талаар тайлбарлах гэж байна. Нэгүр хэлэх юм бол зорилго өөрөө хүний насыг уртсахдаг юм уу? Зорилго өөрөө хүний бие махбодыг эрүүлжүүлдэг юм уу? Залуужуулдаг юм уу гэдгийг түүн дээр эсийн түвшинд шинжилгээ хийгээд Нобелийн шагналыг хүртчихсэн. Та нар одоо харсан бол теломерийн нөлөө гэдэг ном дэлхийд даяар бестселлер болж байгаа. Энэ номын дээр юу гардаг вэ зэрэг энэ хүний бие махбодын 26 тэрбум эсийн дотор байдаг хоромсоом хэмээх бүтэц байна. Энэ хоромсоом хэмээх энэ бүтцийн хувьд X хэлбэртэй. Тэрний төгсгөл дээр нэг гутлын үдээс шиг нэг бүтэц байна. Энэ гутлын үдээс шиг бүтцийг нь теломер гэж нэрлэсэн. Тэгээ бүх судалгааны ажлаар юу гэж хэлэх зэрэг хүн нас ороход тэр теломерийн хэмжээ нь багассаар дууссанаар нас орж байгаа. Энэ бол теломерийн нөлөө номын гол утга учир. Энэ бол Нобелийн шагнал хүртсэний гол утга учир. Хүн төрөлхтний хөгшилд үхлийн том шалтгааныг олсон маш том шинжлэх ухааны нээлт. Тэгвэл тэр теломерийг богиносгодог зүйл үү? Теломерийг уртсгадаг зүйл юм бэ гэдэг асуултын хариулт бидний зорилгын тухай асуудалтай уялдаж орж ирнэ. Энэ номон дээр маш олон тооны зүйлүүдээр теломерийг нэмэх аргуудыг зааж байгаа. Теломерийг нэг өсний урт байлгаад байх юм бол та урт наслах гэдэг шүү дээ.
За ингээд судалгааны тэр ялангуяа номон дээр гарсан маш олон тооны судалгаануудыг мета анализыг бол хийсэн байгаа. Жишээлбэл дасгал хөдлөн хийдэг хүмүүс. Теломерийн хувьд бол бас харьцангуй тийм ч бас хурдан хугацаанд богиносчдгүй байх нь арх тамхи хэрэгдэггүй хүмүүс. За дээрэс нь нэмэлт бэлтгэл саплементүүд тийм. За цаашлаад одоо эрүүл мэндийн үзлэг онцлогоон сайн хамрагддаг ч гэдэг юм уу. Эсвэл өндөр хөгжилтэй орны хүмүүс гэдэг ингээд олон зүйлүүдийг ярьж байгаа юм. Гэтэл тэр номон дээр тэр судалгааны ажил дээр хамгийн өндрөөр теломерийг уртасгасан зүйл нь юу вэ гэхээр зэрэг бясалгал байсан. Бясалгал дээр юу болсон гэхээр зэрэг хоёр төрлийн бясалгалыг хийлгсэн байдаг. Эхний төрлийн бясалгал нь болохоор илүүтэй богино зайны буюу одоо цагтаа амьдрах бясалгал. Одоо хүмүүс бясалгал хийж байгаа хүмүүс чинь яг одоо цагтаа байдаг шүү дээ. Өө илүү тутам бодохгүй, ирээдүг бодохгүй, өнгөрснийг бодохгүй. Яг ингээл гоё одоо цагаар амьсгалаа боддог. Амьсгал бол авч гаргаж байгаа гэдэг бол өөрөө одоо цагийн шинж тэмдэг. Энэ бол маш сайн хүнийг төвлөрүүлж, маш сайн гормонуудыг тэнцвэр байдалд аваачдаг. Маш сайн зүйлүүд байдаг. Нөгөө талд нь яасан гэхээр зэрэг урт хугацааны зорилго. Урт хугацааны амьдралын төлөвлөгөөг бодох бясалгалын хоёр бүлэг судлаа хийсэн байна. Ингээд 3 сарын дараа тэдгээр хүмүүсийг үсгэхээс өмнө бүгднгийнх нь теломерийг хэмжсэн байсан. Ингээд хэмжилтийн дараа юу болсон гэхээр зэрэг одоо цагтаа бясалгал хийж байгаа бясалгагчдын теломерийн урт нь уртсан ч юм байхгүй, багассан ч юм байхгүй. Нэг төвшөнд байсан. Гэтэл урт хугацааны амьдралын төлөвлөгөө хүчтэй зорилгот бодож тэмүүлж 3 сар бясалгасан хүмүүс. Тэд нар бодсон байх нь шүү дээ. 100 насны дээр би одоо нэг ийм өмдөл хүрсэн байх юм байна да гэдгийг боломжгүй юмыг боломжтой юм шиг бодож төлөвлөсөн байна. Тархиндаа хүчтэй сэтгэл хөдлөлийг бий болгосон. Ингээд үдсэн бүх дасгал хөдөлгөөн, хоол унд, мацаг барилт, саплементүүд тэр бүхнээс хамгийн өндөр түвшинд теломерийг уртасгасан зүйл бол урт хугацааны хүчтэй зорилго байсан байна. Нэгүүлэх юм бол бид нар өөрсдийнхөө амьдралыг хэр удаан байлгах уу гэдгийг асуудал бол бидний зорилготой хамааралтай гэсэн үг. Тэгэхээр та одоо 65 нас хүрээд өнгөрнөө. Би явах хөтэ 70 гараал өнгөрнө. Тэ? За би явах хөтэ нэг дээдлээ манай удамд нэг 80 хүрч ирсэн юм. Манай өвөө. Тэгж бодож байгаа хүмүүс, бүр ярьж байгаа хүмүүс энэ таны эсэд нөлөөлж байгаа. Нэг шинжлэх ухаан баталчлаа. Эсийн түвшинд нь нөхөр дуурахгүй биш. Энэ Нобелийн шагналыг эрдэмтэд авцсан энэ дэлхийд даяар болоод байгаа энэ бестселлер болоод байгаа номын зохиолч. Хэд хэдэн төрлийн маш олон тооны TEDx, маш их хөгшилтийн холбоотой хамааралтай дэлхийн том илтгэлүүд дээр үүнийг ярьж байна. Тэгэхээр бид нар бодох төдийд, ярих төдийд бидний эсүүд энэ мэдээллийг авч яддаг байна. Энэ эсүүдийн дотор байдаг теломер маань уртасч богиносчод байна. Тэгээ би тэр лекцэн дээр 1000 гаруй хүн дээр асууха та нар ягаад 100 наслыг хүсэхгүй байгаа юм бэ? 100 наслыг гэж бодож гараа өргөөч гээд. Тэр хүмүүсийг худлаагаар байсан ч хамаагүй ингээд бодуулж, сэтгүүлж, ингэж яриулж өгснөөр тэр хүмүүс яаж юм хэрэг зэрэг дотроо худлааж байсан тийм ээ. Итгэлгүй байсан ч гэсэн 100 наслыг гэж бодолдож эхэлж байгаа. Гэтэ асуулт нь зорилго. Би 100 наслахад юунд төрсөн байх ёстой юм? Энэ хүн төрлөختөнд би юу хийсэн байх вэ? Гэр бүлтэй, үр хүүхэдтэй, байгаль дэлхийтэй. Жишээлбэл одоо Ардногоотой манай Монголын топ болсон 92 наснда дэлхийн тэ 6 одоо удаагийн одоо юу лээ тэр 100, 200, 300, 1500, 1200 бүгдэнд нь 6 алтыг аваад ирсэн. Дэлхийн рекордыг тэгэхээр Ардногоо ерөнхийлөгчтэй уулзалтанд орж явах үед юу гэсэн хэрэг миний зорилго дэлхийн авар биш. Дэлхийн авар бол тодорхой. Би Танака гэдэг үгнийг унгаад дэлхийн рекордыг би эзэмшнэ гэж зорилгоо ерөнхийлөгчд та нар одоо үзсэн бол хэвлэлээр гарч ирсэн. Түүнийгээ сайн биелүүлжлээ. Би одоо дэлхийн аваргад орж Монголынхаа нэр төрийг гаргана гэж бодож байгаа. 90 наснда би нэг амралт өгсөн юм нэг сурвалжлаа. Би 90 наснда дэлхийн рекорд амжилтын нэг доктор гэж. Тэгээ Японы Танака гэж надад өрсөлдөгч нэг өвгөн бай. Тэгээ танаас одоо ах уу? Надаас 2 ах. 2 ах тийм. Монголын бас нэг сурвалжлагч ярьсан байл. Танакатай.
Ардна гэдэг хүнийг та танихсаар танилгүй яагаад вэ? Шинэ одоо мундаг сүрхээ университет сүрхээ хүн байлээ гэж ярьсан байл. Сая 90 насныхаа рекорд амжилтыг эвдсэн байлээ. Тэрний рекорд амжилтыг би сая эвдээсэн бас. Тэгэхэд та одоо 40-т 50-т байж зориггүй байна гэдэг бол яг үн чанартай бол би бол Арднагогийн урт наслалтын нууцыг юу гэж авч үзэж байна гэхээр тэр хүний зорилгоос хамаарч байгаа юм. Хүчтэй зоригтой учраас тэр хүн өглөө бүр гүйж өдөр бүр дасгал хийж чинь байн өөрийгөө чадна гэдэгт итгүүлж чадчихна. Тэр хүний бие махбодыг эрүүлжүүлж тэр хүний томерыг уртсаж байгаа гэсэн. Тэр эцэст нь хэлээ. Монголчууд минь. Бид нар эрүүл сарвал байхыг одоо хүн болгон хүсдэг боловч энэ эрүүл бие махбодыг бүтээхэд оролцоотой хамгийн чухал зүйл бол бидний тархинд бий. Бидний бодолд бий. Далд ухамсарт бий. Энэ бүхэн чинь бидний биед нөлөөлдөг. Тэгэхээр амны бэлгээс аштын бэлэг гэж монголчууд ярьдаг. Санаанд багтаагүй юм заяанд багтдаггүй гэж бас нэг сайхан үг гэдэг. Таны санаанд багтах ёстой. 70 насын бол ядаж 80 нас гэж бод. 80 бол 100 гэж бод. Энэ бүх насны хүмүүст хамааралтай. Тэгэхээр өнөөдрийн одоо цаашдаа би ингэж ярих миний бүх хичээлүүд, эрүүл мэндийн хичээлүүдийг та нар бодохдоо би 100 наслах хүчтэй зорилготой учраас энэ зүйлүүдийг мэдж энэ зүйлүүдийг хэрэгжүүлэх ёстой байна гэдэг бодож л энийг хийн. Тийм бодлого хүнд энийг би 1000 гараад ч хэрэгжүүлж чадахгүй. Хинч чадахгүй. Тамхиас гарыг хүн болсон бодож чаддгүй. Яг тэрэн шиг хүчтэй зорилготой байж урт насалж эрүүл сарвал байх үндэс монголчуудын тархинд эхлээд ургах хэрэгтэй. Бид тархиндаа эхлээд урт наслах тухай ойлголтыг авах хэрэгтэй. Энийг теломерийн номонд бичсэн байна. Тийм болохоор та нар энэ номыг дэлгэрүүлж үз. Миний хувьд 100 наслах хүчтэй зорилгыг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж хичээж за үүнийг бол зураглал болгож цаасан дээр бичээд бодолтоо түүнийг оюун санааныхаа түвшинд хүлээж авах гэж бас утсан. Тийм амар зүйл биш. Тэгэхээр яг үхээр зэрэг энэ зүйлүүдийг бид нар өөрсдийн дотоод итгэл үнэмшилтэй та чадна гэдэг тэр итгэлийг л эхлээд өгөх ёстой. Таавал давтагдшгүй гайхамшигтэй. Тийм болохоор яг одоо энэ зорилгын талаарх ойлголтыг одоо ярьж байгаа зүйлийг маань бодсон хүн болгон энэ хичээлийн дараа нүдэ анаад өөрийнхөө ирээдүйд дахиад 10 жилийг нэмэх тэр зорилгыг бичээрэй гэж хүсэж байна. Ингийн байж бол. Эсвэл бүр төсөөл. Өнөөдөр Арднагоо одоо жишээлбэл дэлхийн рекордыг эзэмшчлээ. Одоо Гиннесийн амжилтанд орно гэж бодоод ивж явал яах вэ? Үүсгэр байхгүй. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг зүйл бие махбодд энэ өчүүхэн бие махбодд маань хязгааргүй боломжууд байгаа гэдгийг бол дээрэс нь бид нар хорвоо дэлхийн уужим хийх ажил дэндүү их байгааг бид нар бас хүлээмжшүүлж ойлгох хэрэгтэй. Та нарын хорвоогийн хувьд энэ дэлхийг 100 насны дээрээ үзэж тулаач дуусахгүй. Тийм их гайхамшигтай зүйл энэ дэлхийд байгаа. Монголоос гарч сэтг. Дэлхий рүү бод. Хүмүүс аруугаас явахдаа юунд хамгийн ихээр харамсдгийг гэдэг асуулт байт юм лээ. Хорвоогоос явахдаа хамгийн ихээр харамсдаг зүйл. Би яагаад тэрийг хийгээгүй болов? Би тэрийг боддог байсан зүйлээ яагаад үйлдэггүй болов гэж харамсдаг юм лээ. Тэгэхээр өчүүхэн жоохон 65 70 80 нас хүрээд өөрийнхөө амьдралыг зогсооно гэж бодох бодлоо яаралтай устдаг. Бүр устдаг гэж хэлмээр. Таны өвөө чинь нэмээ чинь 80 нас 70 тавьсан 50 байсан зүрхээр явсан бөөрөөр явсан элэгний манайх удамтай гэж ярьдаг. Тэр хүмүүс дандаа өөрсдийнхөө удмыг кодоо боруулах гэж. Гэтэл одоогийн шинжлэх ухаан өнөөдөр хүнийг 120 наслах бүрэн потенциалтай гэж ярьж байна. 120 наслах. Одоо бүр дээрээс нь хөгшрөлтийн эсрэг юмнууд нь гадарлаа. Энд юу гэсэн үг вэ? Хөгшрөлтийг өвчин гэж үзэж байна. Тийм болохоор зэрэг эм нь гарч байна. Дэлхийн эрдэнэ байгууллагаас хөгшрөлт бол өвчин гэд бас том ялчиж. Тэгэхээр эм нь гарч байна. Эмчилгээ нь гарч байна. Бүх юм боломжтой болж байна. Өнөөдөр Японд яаж нөхөр зэрэг 100 настай хүмүүсийг хоёр хувааж шүү дээ. Эхнийхэн 100 настай хүмүүс нь ажиллаа хийдэг, бизнесээ хийдэг, хүнээ цалинжуулдаг, магадгүй хайр дурлалаа хийдэг. Бүр эрүүл 100 настан. Нөгөө талд нь болохоор зэрэг өвчтөе 100 настан буюу асаргаанд байдаг. Тэгэхээр Япон улс өнөөдөр эрүүл 100 настангуудаа нэмэх гэж улсын бодлого нь явж байна. 100 нас бол одоо энгийн асуудал гэсэн үг болчихлоо шүү дээ. Өвчтөе 100 нас бол бүр энгийн асуудал. Гэтэл
эрүүл 100 нас гэдэг англи руу одоо бүгд тэмүүлж байна. Гэтэл өнөөдөр намайг ингэ ярьж яхад 100 наслах тухай ярихад та нар итгэхгүй байна. Оюун санаанд чинь ч орж ирэхгүй байна. Бид нар энэ дэлхий гэдэг юм чинь өөр болчиход байна. Бүх шинжлэх ухаан дээд хэмжээнд хөгжиж байна. Одоо хөгшилтийн эсрэг юмнууд чинь ар араасаа гарч ирж байна. Дахиад 5 жилийн дараа юу гарч ирэх хинч тооцоолохгүй. Эмийн технологи, эрүүл мэндийн технологи, шинжлэх ухаан, химийн оюун ухаан, эсийн хөгжил, биотехнологи ямар агуу хөгжиж байна. Тэр бид нар бэлэн байх ёстой. Одоо байгаа над би хаага жоохон тордоод гамнаад байж. Бид нар одоогийн байдлаар энэ машинаар бол тийм ээ өөрсдийнхөө моторыг, өөрсдийнхөө тэр сэвчээ, өөрсдийнхөө тэр янз бүрийн одоо арам жанам юу гэдгийг тэдрүүдийг яах нь. Юу юугүй моторын зогтол нь явуулах биш. Жохон хадгалаад гамнаад байж. Удахгүй энэ бүхэн бид бэлэг болж ирэх гэж чинь. Энэ бол 21-р зууны хүмүүсийн азтай нэгэн эрен үе. Тэгэхээр 100 наслах гэдэг бол дэндүү амархан зүйл. Дэндүү амархан гэдгийг л ойлгоорой. За ингээд өнөөдөр та нартай зорилгын тухай урт наслалт эрүүл амьдралын хэм маягтай холбоотой маш чухал хичээлийг орлоо. Энэ магадгүй миний хичээлийн үндсэн цөм байж магадгүй шүү. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн Өрсөв.